За манай байшин одоо ингээд энэ шалны цутал авчаад байна. Ингээд хатад бэрээ. Тийм. Зүгээр. Эднийх Smart House 50 м2-д нэг давхар амны орос сууцгээд ерөнхий захирлынх нь архитекторын нэр нь ингээ байж байна. За энэ зургийн дагуу ингээ хийсэн гэсэн үг. За энэ зургийг нь угаасаа файлаар яаж та нар сонирхвол би оруулж болно постоор. За манай яг байгуулт ерөөсөө энэ шүү дээ. Тэгээ амны орос сууц угаасаа юм жижигхэн ингээ нэг авсаархан байвал зүгээр гэж бол яг энийг нь сонгосон. Тэгээ би энэ доторх энэ цонхыг нь асуулаад яг энэ өрөөгийн цүлс. За ингээд явж байгаа. Тэдний байшингийн зураг нь энэ ихгүй одоо яг надаас нуугаад заллиад исэн гэсэн үг. Энэ зураг надаас нуугаад заллиад исэн бохоо. Амар цэвэн. Би ногоон зээл идэхт итгэж яваад байгаа штэ. Тэгэхэд энэ зураг надаас нуусаар гад үзүүлээгүү. За шал нь хартаа. Яг зурагт заасан шалны юу бүтцэн төмөр бетон. За дээрээсээ паркет цементэн тэгшилгээ төмөр бетон 100 мм, цементэн тэгшилгээ 50 мм, XPS хавтан 100 мм. Хартаа XPS нөгөө нэг сайжир нэвтрүүлсэн хөөс штэ одоо нэг сайн чанарын хөөсөнд дулаалах штэ. Энэ 100 мм буюу 10 см-ийн цуцаан байгаа штэ. Эдгээр тэгэхэд нөө 5 см-ийн нөгөө нэг ягаан дулаалга хийчээд манайх дулаалсан гэж ичгүй яриад байгаа байхгүй. Дулаал энэ зурган дээр зурга бүх юмараа зөрчсөн. За ханы бүтцэн юм байна. Ханы бүтцэн гадна өнгөлгөө сайдинг. За агаарын үе. Сайдингийн дотор талд агаарын үе гэж заавал байх хэрэгтэй. Тэгжээж манай дулаалгын материал маань чигээ гадагшлуулж авах хэрэгтэй байхгүй. Ер нь бол хан маань өөрөө чигээ гадагшлуулж авах хэрэгтэй байхгүй. Тэгжээж н агаарын үе хийдیں۔ За энэ талаар бол хэдүүлээ дараа нь би сайхан тайлбар өгөөд ингэж хийх хэрэгтэй шүү гэж бүгдийг нөгөн. Тэр эдний хотод дотор талд нь чулуун дулаалга хийх гэсэн намайг хийлгээгүй энэ нэг юм яриад байгаа шүү дээ. Тэр нь ийм учиртай байхгүй. Дараалал нь угаасаа буруу байхгүй юу? Эдгт би тайлбарлаач нөө барилгын бус хүмүүс юм шиг байгаа. Мэргэжлийн бус хүмүүс юм шиг байгаа. Тайлбарлаач ойлгохгүй. Манай салбарын бол мэдж байгаа шүү дээ. XPS солиуртан ч юм ингээд хөөс шүсчээд нөгөөд маань усчийг тусгаарлагч материал болчихж байгаа байхгүй юу? Хөөсөн дулаалга материал маань. Тэрний дотор талд хөвөн дулаалга материал бид хийж болохгүй. Яагаад болохгүй юм гэхлээр дотор байгаа чийг тэр хөвөн дулаалга руу орчдөг. За угсралтын үеч тэр угаасаа чиг байж идэг, бороо орж идэг энэ тэр. Тэгэнгүүт дотор нь бүр скотч юм уу татчих юм бол өөч чигтэйг тэрчгэрийн хөвөн чинь байж идэг гэсэн. Гадна талд хөвөн дулаалга материалыг хийснээрээ агаарын үеийн үедээ залгуулж хийснээрээ чигээ гадагшлуулна шүү дээ, тий. Ингийн ойлголт нь ерөөсөө тэр. Тэгэхээр би хөвөн дулаалгыг дотор хийхгүй гэдэг шалтгаан тэр байсан байхгүй. Тэгээ эднийх угаасаа дулаалах гэж завааруулсан. Би тэр эдний ханны бүтцийн за яг эхлээд би энийг тайлбарлаад дуусгач. Тэгжээд эдний ханы бүтц рүү орно. За гадна сайдин агаарын үе Тайвек нь болохоор нэг гаднаас ус оруулдаггүй, хан доторх чигээ гадагшлуулдаг, нэг талаас амьсгалдаг ус чиг тусгаарлагч байхгүй юу? Амьсгалдаг гэсэн. За эрдэс төвөнд дулаалга 50 мм. Осби автон 20 гацуур мод дандаа мод байгаа ч тий. Энэ яг модоор байгаа энэ араамууд нь. За хизээж төмөр орохгүй байхгүй эрчим хүчний хэмнэлтэд барилга. За гацуур мод эрдэс төвөн 150 мм гэж байгаа одоо. За тэгэн гутаа осби автан тугалган цаас тэгээд гипс картон хавтан 20 мм гинэ. Гипс картон хавтан гэхээр юу хэлээд байгаа юм бол осби. За яг би энийг нь сайн мэдэхгүй юм байна. Гипсэн хавтан юм болов. За ийм байна. За ингээд дулаалгын
зузаан нь 200 мм болж байгаа. Энэ эрдэс төвөн 50 мм, тэнцээ эрдэс төвөн 150 мм гэдэг. Ингээд нийт зузаан нь 200 мм-ийн зузаантай дулаалга хийх ёстой. Энэ ханных нь ерөөсөө хэсэг нь ерөөсөө л ийм ханал хийх ёстой байсан эднийх ерөөсөө. За дээвэр нь заяа. Дээвэр нь дээвэр 50, гуурус сарлагч ОСП, эрдэс төвөн дулаалга 50, эрдэс төвөн дулаалга 150 мм, эрдэс төвөн дулаалга дахиад хэмжээ 50 мм, тугалган цаас юм рек мод гэж байна. За тэгэхээр 250 мм-ийн дулаалга нийтдээ хийх ёстой байсан биз дээ энэ дотроо. Гэхдээ модон рам хийгээд модон рам дотроо 250 мм-ийн чулуу өнгөөр дүүрэх байсан биз дээ. Эдний зураг нь батлагдсан зураг шүү. Тэнгууд эднийх банкыг л өөртсөн заяа. Бүр амар юм болно. Одоо эдгээр өөрсдөө ингээд намайг бүр нарийн оруулахлаар ингээд өөрсдөө л заварж байгаа шүү дээ. Би уул ингээд та нарыг уул нь хайрлаад байгаа шүү дээ гэж энэ байхгүй юу. Одоо яа энэ зураг төсний дагуу бүх айлаа барих хэрэгтэй байсан гэж бодтоо. Амар гоцтэй. Хамгийн амар нь тэр заяа. За ингээд зураг танилцуулчлаа. Тэгвэл газар дээрээ эднийх би одоо тэрийг нэрээ бэлдээгүй юм шүү дээ. Газар дээрээ эднийх ямар хан хийсэн гэхлээр за яг хоо миний фэйж хуудсан дотор зургууд маань байж байгаа. Фэйж хуудсан дотор маань болохоор нөгөө нүүрэнд тавьсан зурган дээр л угс тодорхой харагдчихэв. За энэ дээр харж чад би тайлбарлачих. Эднийх болохоор хардаа энэ квадрат байгаа 10-ын квадрат дандаа төмрөөр хийцсэн заяа. Энэ хардаа суур мөр нь явж дулаалахгүй дээр нь шууд энэ квадрат төмөр бүр амар зэрлэг заяа. Энэ бол нэрээ хизээч байж боломгүй юм багхгүй юу. Тэгвэл наад талд нь шууд сайдинг. Энэ хардаа би энэ хуулж штэ яг. Шууд сайдинг. Тэгвэл сайдингийнхаа цаа талд шууд шүршсэн байгаа байхгүй энэ квадратаа дүүргээд квадратаа чацуулаад. Тэгвэл цаа талд нь 2.5 байна уу 3-ын пүрүүс л байгаа заяа энэ квадратын дээр. Тэгээ пүрүүсээ тавингуудаа пүрүүстэйгээ чацуулж хөөсөө шүршээ тэрэн дээр нөгөө чулуу хүн хийж нэмчи гэсэн баггүй эдгээр би чулуу хүн угаасаа миний баг хийсэн нэмж дулаал гэсэн баг тэр охтоо тарах арай хитрхийн чинь арай л нэмэгдлээ штэ гэж би нэг баг пүрүүс нэмж тавьж шүршүүлээ яалаа. За тэгсэн ч гэсэн угаасаа хангалтгүй энэ төмөр рамтай байшин хизээч өвлийг даавнаж байдгүй. Манай салбархан бүгдээрээ мэднэ. Угаасаа мэдж байгаа штэ та нар тэгээд сайхан дуу нэгтээ ороод ирээрээ төхөө энэ видеоны доор. За тэгээд дотор талд нь шууд рек гэсэн үг байна. Энэ бол зүгээр. За энэ төмөр рам дээр хардаа шууд цонх. Гүр ийм амар юм хийж болохгүй шүү дээ. Мэдгүй хүмүүс ингээ мэдгүй болтуулаад ингээ лөөрдуулаад яваад байгаа байхгүй аим шигтэй. За энэ нөгөө миний хэлээд байгаа барилгын эрчим хүчний хэрэглэл үнэлгээ гэдэг нөгөө гэрчилгээ чи энэ ихгүй юу. За энэ болохоор би эрчим хүчний аудит хийсэн аудитраас нь өөрөө авсан. Өчигдөр уулзаж авсан. Тэгээд ингэж яваад тий. Энэ бие үнэлгээ гэдэг нь шүү дээ. Би нэг энэ бие үнэлгээнээс энэ хяналтын хувь гэдэг нь 20%-аас дээшээгээ байх ёстой. Чанар нь тэгжээж ногоон зээлийн шалгуур хангана. Ерөөсөө л тэр. Энэ маань болохоор яг саяны зураг дээр хийсэн эрчим хүчний аудитын гэрчлэгийн дулаан алдагдлынх нь. Яг саяны ингээд авсралтууд нь бүгд байж байгаа. Энийг бол аудит хийсэн өмнө өөрөө нотлно. Одоо бүх юм нотлохоо баримттайгаа. За хамгийн гоё нь заяа энэ дээр нь би алтан бичиг авсан байгаа гэхүү. Аудитраас нь өөрөөс нь би нөгөө нэрийг эдэрч байгаас нөгөө нэг янз бүрийн байгууллагад ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр болохгүй. Тэгээ нэрийг дарсан байгаа. Уус эрчим хүчний аудитор гэсэн тамгаагаа зөө. Эрчим хүчний аудитор гэсэн тамгатайгаа байхгүй. За энийг нь би яг хаан банкд гэсэн толгойтой авсан байгаа. Одоохондоо яг толгойг нөөцлөө дахиад авч болно. За энэ хардаа Smart House энэ 47 халаах тал байна. Эдний хардаа 50 м квадратыг зардаг нь яг тооцоо хийсэн чинь халаах тал байна 47 м квадрат гарсан байвал яг уу. Ингээ метр квадрат дээр дандаа лөөрддөг юм байлээ. Тэгэн гутаа дахиад бас нөгөө өглөөх нь надтай ярьсан нэг холбогдсон ихч бас л 7-8 м квадрат манахаас яг ингээд хэмжүүлсэн чинь бас лөөрдсөн байлээ л гэж хэлээ. Тэгээ танаа дээр яриул зөндөө юм гарч ирж штэ. Одоо ингээд эртхэн та нар уучлалтай гуйгаад эртхэн нэр хүндээ ядаж бүр доошоо орохоос хамгаалсан дээр биш үү гэж би зөвлөмөрх юм.
За тэгээд энэ хардаа гүйцэтгсэн нөхцөл байдал үнэлгээ хийлгэсэн хамгийн гол юм би тодруулсан байгаа шүү. Гүйцэтгсэн нөхцөл байдал үнэлгээ хийлгэсэн зурагтайгаа огт нийцэхгүй байна. Модон рамын хийцтэйгээр 20 см зузаан эрдэс төвөнд тулаалж уур тусгаарлаж салхи хөтөмж үе давхаргуу зориултын дагуу зурцлалд тусгасан байсан хэрнээ эдгээр нь гүйцэтгэл дээрээ зөрчигдсөн байна гэсэн байгааз. Зурагт зөрчиж буруу хийснээс улбаатайгаар дулааны хэрэглээ өсөж зардал нэмэгдээс гадна барилгын чигтэж сантаж гэмтхийн зэрэгцээ хөгц мөвөнзөр үүсэж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл болдог. За барилгын эрчим хүчний үнэлгээнд тухайн барилгын байршил болон барилгын чиглэл маш чухал нөлөөтэй байдаг тул тухайн барилга болт дээр энэ яг нөгөө уулна шүү дээ тий. Бас дахиад залилан иднэх. Тухайн одоо манайх жишээлбэл шар хоолойд бариулж байгаа бол яг шар хоолойд тэдгээр хороонд тэрэнд зориулсан гэрчлэгнүүд байх хэрэгтэй байхгүй юу? Байшин болгон дээр хаягтайгаа гэрчлэг гаргаж ирэх хэрэгтэй. Тэгтэл эднийх зөв ерөнхий дунд нь нэг гэрчлэгээ хийлгэсэн тэрийгэ банкнд өгсөн үү? Банк нь мэдэхгүй байх шиг байна. Би энэ банкны асуудлыг угаасаа хөөцөлдөж явна. Банкн дээр бас буруу тогтолцоо амар их байгаа. Би энийг одоо бас дахиад нэг тусны ярихгүй бол айгүй урт болох гээд байна. Яа тийм ба. Урт байх тусам хүмүүс чинь үздэг юм байл да айгүй хэцүү. Тэгээ юу өөртгээд ингээд нэг юм програм байдгийг энэ дээр ингээд хийцэн байгаа. Би нэрээ өөрийнхөө нэг квадрат ханараас нь юу өөртөө хийцэн байгаа. Тэрийг яг ухуул байж л байгаа л да. За энэ удаач яаш үсттэй. Хангалттай байлгүй дээ. Тэр төмөр рамтай гэхэлэр ойлгомжтой үсттэй. Тэрнгээр би юу өөртөө юм уу аимшиг юм болж байгаа юм чи ойлгомжтой. За ингээд бичлэгээ дуусгачих. Тэгээд энэ бичлэгээ маань хамгийн гол нь одоо нотлох баримттай гэдэг байгаа маань энэ шүү дээ. Одоо ийм шатанд няцаалт тэр одоо юу мэдээлэл гэсэн байлгүй. Ийм шатанд мэдээлэлээ хийлдээ. Бити тийм нөө явган хэрүүлийн шинжтэй тийм бичлэг хийж өөрсдөө улам доош нь бити хийгээд байл та. За смарт хаусаас холбогдож байна л да. За тэгээд нөхөр болохоор надад би чиний охирлыг бол барагдуулж болж гэл гэж ааш гол утга. Жоо халтанцуух шиг байна. Би тэгэхээр хэлсэн. За манай хашаанаас энэ зөөврийн суус шиг байшингаа бүр аваа яв. Анх би та нарт зүгээр засаад өччих гэж хэлсэн бол одоо өөр юм. Бүх юм өөр болсон. Тэгээд анх эрүүл тэгш газар байсан тэрэн шиг болго гэсэн. За энэ гэхдээ бүр 2 3 дугаар асуудал. Ер нь бол эднийд маш олон хүн хохирсон байгаа байхгүй юу? Тэр бүх хүмүүсийнхээ хохирлыг барагдуулаад бүгднгээс нь сайхан уучлахгүй. Аливаа хүн алддаг, аливаа хүн буруу юм хийж болно. Гэхдээ энэ барилгын салбар за манай улс жижиг гэн тэр дундаа барилгын салбар жижиг гэн. Тэгэхээр ингээ бүгднгээс нь сайхан уучлахгүйгээд бүгднийх нь хохирлыг сайхан барагдуулвал эргээд сайхан нэр нүртэйгээр ажиллаа эхлүүлэх дахиад компани аваа явах боломж байгаа гэж би бол бодож байна. Яг нь тэгж би смарт хаусынханд бас зөвлөгөө өгмөр юм зүг. За манай байшингийн хувьд бол яах вэ? Тэр дулаан алдагдлыг нь асуудалгүй болгочвол бусад хүмүүсийн хөрөлийг барагдуулчихвал би бол уучлахад асуудалгүй байхгүй. За